Чиний маань үнэртэж байна. Манай зочин маань хамаг юм бэлтчихсэн байна. Тэгээ та бүхэнд бас зочноо танилцуулъя. Зочин маань уламжлалт эдээ шүүс боловсруулагч Инх Тайв ирсэн байна. Таныг студид урьж байна. За. Ашигтай юу? За сайн байна уу та? Сайн байна уу өглөөний мэнд. Вау. За. Та зүгээр сууж байгаа л микрофоноо өөртөө яг гоё тааруулаад суучих тий. За. Та ингэж эхэлчих. Тий. За. За. Өглөөний мэнд төргий. Өглөөний. Нийт үзэгчтэй бас өөрсдөө эхлээд гоё танилцуулаад тэгээд ярианд орхоо. За ойлголоо. Би товчхондоо зүгээр тоогооч. 35 жил тоогооч хийж байгаа юм байна. Тэг ихтэй. За. Тэгээ өнөөдөр болохоор бид нөгөө цагаан сар тий бидний хамгийн чухал уламжлалт баяр болох ч байгаатай холбогдвол одоо цагаан сарын хамгийн том идэ болох ууц болон ууц чанах хэрхэн тавих хөндөх ёсны тухай тантай ярилцахаар таныг урьж авчирсан. Тэгээд монголчуудын баяр ёслолын хувьд бол ууц яг ямар бэлэгдэл эхлээд тий агуулдаг вэ? Та энэ тухай биднэрт ярьж өгөөд эхлэж яагаад бид нар заавал ууцыг тавих ёстой байдгийг энэ тухай ярил. Онцгойлон дийдэлтэй шүү дээ тий. Тэгээ яг энэ цагаан сар гэдэг чинь бол онд минд орлоо, өвлийг давлаа гэсэн баяр учраас тийм. Тэгээд өвлийг өнтэй сайхан давлаа гэж баярлж байгаа учраас хуучныхаар бүр дээр үеийнхаар бол бараг нэг тахилга гэх юм тий. Тэгээд нэг гаргаж ингэж нэг идэ шүүс ингэж бэлтгэж тий. Тэгээд уламжлал нь бол тэр. Одоо энэчнээс бүгдээр ярилцахад бас нэг ууц чанах за тэгэл ууцтай холбоотой зүйл төр шүү дээ. Ер нь ингээд сайн ууц гэж ер нь ямар хонь ямар шинжтэй хэлтэй юм те. Гэхдээ сайн ууц гэж юу ах вэ? Одоо бол ер нь бол хүмүүс яг ёс болгож л ууц тавьж байна. Тэрнээс нэг ууцны уралдаанд орж байгаа шүү дээ. Ингээд том жижиг том тий. Ёс юм чинь. Гэхдээ айл болгон ууц тавьдгүй байхгүй. Ёсонд бол тэр удам судрын хамгийн өндөр настай хүн л ууц тавихад бол тэгээд бусад хүмүүс нь ингээд тавьсанд яаж идэг гэр бүлд нэг гэр бүлээс нэг хүн л хамгийн өндөр настай л ууц тавихад болдог байхгүй ер нь тэр бүлээрээ. Тэгэхээр өвөө эмээ ууц тавьсан бол ээж аав нар ууц тавихгүй тий хүүхдүүд нь ууц тавихгүй нэг үе нь өвөө эмээ тэгэхэд ууц тавьсан байхад тэрний хүүхдүүд нь бол зүгээр ингээд юуны хишиг мах гэдэг бүх махнуудаас нэг үе тий хөзөө юу байхад ингээд нэг үе тавиад ингээд нэг юм хишиг мах чанаа тавьчих болно. Залуу хүмүүс бол ерөөсөө 74 өндөр тавихад л ёс нь гүйцэтгэх байхгүй. Тэгэхээр 74 өндөр гэдэг нь баруун 70-ыг хүндэтгэлийнхаа ширээн тавьдаг штэ тий. Тэгэхээр баруун 70-ыг 4 өндөртэй тавихад залуу хүмүүс бол тэгэл болоо өөр олон юм тавих хэрэггүй. Одоо бас нөгөө бид нар ууцныхаа бас нөгөө чанах тал руу бас орвол ууцыг ер нь ууц маань хөлдөөсөн байх хэвээр юм дээ шинээрээ байх хэвээр юм яг чанах арганд нөлөөлтгүүд амт чанар чинь бол яг битүүндээ чанаад шинээр нь тавьж болно. Хэрвээ битүүндээ чанааг бол урд өдөр нь чанвал мэдээж хөлдөөх юм хадгалах хэрэг болно шүү дээ тий. Тэрнээс битүүнээс урагшаага бол тэгэхээр хөлдөөж байгаа тохиолдолд бол тас хөлдөөцсөн тохиолдолд 3 хоног хөлдөөнөө 30 хоног хөлдөөнөө ялгаагүй байдаг байхгүй. Тэгэхээр би бол нөгөө байнгын үйлчлүүлэгчтэй нөгөө завтаа байгаа дээр эртгэн юм бэлтүүлээд аваарай. Тэгтээ тэргүй хөлдөөж байгаа юм чинь тэгээд яг ууц өвчүүгийн л би бэлтгэж өгөөд жижиг махнуудаа бол өөрснөө гэртээ чанаараа гэртээ нөгөө битүүндээ өнөр гаргах хэрэгтэй байдгийг шүү гэдэг. Тэгээд тогоонд багтахгүй гэхээр нь би болохоор юм том махнуудаа сайхан амталж яагаад те гадуур нь ингээ амтлагчод өөрснийхөө иддэг юмасаа ингээ түрхэж яагаад токоондоо хийгээд шарчих юм бол
хүүхдүүд их дуртай. Шарсан махан төрүүлээд дуусдаг байхгүй тий. Тэгэхээр том тогоондоо хийгээл нөгөөхөө чанах гал олон цагт явах хэрэггүй тогоондоо хийгээл орхичхад тэгэл янзын гоё тийм мах болно штэ тий. Тэгээд зөвлөдөг үе тий. Наач ч гоё санаа штэ. Одоо манай зулаагаас асуулт дээр. Харин тий. Таны нөгөө олон жил ингээд тоогооч хийж байгаа. Тэг яг ингээд зөвхөн ууц чандаг тийм Монгол хоолны тоогооч юу эсвэл айгүй олон өөр төрлийн хоолнууд хийдэг үү? Таны тоогоочийн чиглэл нь яг сүүлийн үед л чиглэл гэдэг болцоо. Биднээс үед бол төмс арилгахаас эхлээл бүх юмыг л хийдэг тий. Тэгэж суралцсан нөгөө сургуулийн тоогооч ахгүй. Сургууль төгссөн тоогооч тий. Ууц чанаад та одоо жишээл хэдэн жил болж байгаа вэ? Ингээд яг одоо хүний нөгөө хүмүүст үйлчилгээ үзүүлээд 13 дахь жилдээ байна уу болж байна. Анхныхаа ууцыг бол нилээ ирч чансаа 30 гаруй жилийн өмнө анх төрийн ордонд баг багтаа нөгөө бүр багаас эхэлсэн болохоор төрийн ордонд анх ажиллаж байхад багш надад зааж өгөөл 91 онд ууцыг ингэж эвдээд ингэж чандгийн гэл тэгээд зааж өгөөд манай багш мастер тоогооч Намнан Сүрэн гэж хүн байсан. Төрийн тоогооч нэртэй Намнан Сүрэн гэж хүн байсан. Тэр багш манай 91 онд надад анх тийм нөгөө төрийн ордонд анхны ерөнхийлөгч ууцын чанахад надад зааж өгөөл. Тэгээд сураал. Тэгээд тэрнээс хойш Хамаатан Садан хүн амтныхаа ууцыг чанаал яваад байсан л да. Тэгээ яг ингээд нөгөө хүнд үйлчилгээ үзүүлж эхлээд бол 10 гаруй жил болж. Тэгвэл одоо гэртээ ууцаа чанахж байгаа хүмүүс хөвчлөө одоо ямар түгээмэл алдаанууд гаргадаг бол та одоо зөвлөгөө өгвөл анхаарах зүйлс нь юу гэдэг бол одоо цээр гэж байдаг штэ тий. Цээр гэвэл юу гэдэг бол яг хоо цээр гэвэл мэдээж нөгөө тавих ёстой махнууд гэж байгаа. Нөгөө хүмүүс чинь нөгөө сүүжтэйгээ чанаад сүүжтэйгээ ширээн дээр тавьсан байдгийг тэр бол цээртэй нөө сүүжний яс баярын ширээн дээр байж болохгүй гэдгээр тий. Тэгээд яг хүн болгон нөгөө би нэг ёс заагаад яхаа тий. Хүн болгон л өөрийнхөө нутгийн ёс бас өөр өгдөг байлгүй дээ. Тэгээд тий. Ерөнхийдөө бол ууц чанахад зөвлөгөө гэвэл ууц чанахад бол нэг бол ингээд ууц нь их жижигхэн болчлаа гэдэг нэг бол түүхий байна гэдэг нэг гуйны зузаа махтайгаа хийж сүүлийн үед тэгэж хийж байгаа шүү дээ. Гуйныхаа зузаа мах нь болдгоо. Тэгэхээр би бол тэрийг ингээд дэлгэж тавьж болгочоо болохоор ингээд нуглаад ингээд тавьчихдаг байхгүй тэгэж шийддэг тий. Одоо ингээд таныг орж ирчих би бас харлаа л да яг таны ингээд энэ чи ингэр дээр байгаа. Энчнээсээ бид нартыг тэмдгээсээ гоё танилцуулаач. Энэ холбооны тэмдэг юм. Мастер тоогооч нарын холбооны энэ дээд нь тоогооч нарын холбооны тэмдэг. За. Тэгээ нөгөө ер нь бол би танаас асуухад одоо залуу үед бол энэ уламжлал одоо ер нь тэгээд ууц чанахад одоо юу гэдгийг одоо яг өвлүүлэн ойлгуулахад одоо ямар байдлаар өвлүүлж ойлгуулж байгаа. Одоо залуугийн дэлгэд тоогооч нарт. Тоогооч нартаа юу? Тоогооч нарт. За. Ер нь өвлүүлэн ойлгуулах ч яг одоо энэ цагаан сар гэдэг чинь ер нь онд минд орлоо л гэсэн одоо баяр шүү дээ. Одоо Европт одоо шинэ жилийг өргөн тэмдэглэдэг шиг Азийн оронд цагаан сар тэмдэглэдэг. Гэхдээ айл болгон одоо тавгийнхаа идэг ингээд засаад те жижигхэн мах чанаад ингээд тавих хэрэгтэй байхгүй. Гэхдээ бол амар нүсээр ингээд ууц өвчүү те ингээд нөгөө эдийн засагт хүнд тусахгүйгээр гоё шийдцгээ гэдэг бол би танаас нэг асуулт асуух гэсэн. Хадгалалтынхаа хувьд бид нар ууцаа яаж хадгалвал илүү зөв болж байна? Одоо жишээлбэл бид нар дор хаяж шинийн одоо настай хүмүүсээс шинийн 5 хүртэл зочид хүлээж авч байгаа шүү дээ тий. Энэ хугацаанд ингээд махаа байнгын ингээд гэртээ байлгаад байх уу? Яаж одоо хадгалах вэ гэдэг талаар асуух гэсэн. За тэр ястаа хэцүү. Яг юуныхаа хувьд намынхаа хувьд бол хоол ширээн дээр 2 цагаас илүү байхгүй гэдэг байхгүй. Мэдээж тэр бол тийм байхгүй учраас яг гоо манайхан оройдоо ингээд балкон дээр гаргаад юм уу те ингээд тэр бол бас онлынхаа хувьд бол бас буруу бас нэг хөлдөөгөр нэг гараж солиод ахаар юм муудах юм бол амархан болдог те нэг ихсгээд багсгаад ахаар те. Гэхдээ тэрийг бол яалтж байхгүй ёс юм болохоор 3 хоног бол тэгээ тэрэн дээр бол би хэлээд яхад бол тэг хүн болгон өөр өөрийнхөө л шийддэг бах те. Гэтэ ер нь чаналтынхаа хувьд бол ямар нэгэн одоо амтлагч юм уу давс хийгээд чанчих юм бол
юу муудах хугацаанд хурдан болдог байхгүй. Битүүлэгний маханд болохоор нөгөө давсгүй ингээд яг өөр нь ингээд шүүсийг ингээд яхаар хадгал нөгөө шуузыг бас тэгдэг шүү дээ. Өөрийнхөө шүүсэнд ингээд чанаад яхаар удаан хадгалдаг шүү дээ, тий. Тэр утгаараа ингээд ямар нэгэн амтлагч юм хийхгүй бол бас жоохон хугацаа бас жоохон хадгал хугацаас ундаг. Одоо нэг шинийн нэгний өглөө магадгүй над шиг ч юм уу тий залуучууд маань ууц засах гэж байвал тий ямар дарааллаар яаж тавих уу та тэр нэг зөвлөгөөг одоо яг навчирсан ууцсан дээр хэлцүүлвэл ер нь бол одоо малд яаж байрладгийг тэрүүгээр л тавь гэдгийг одоо жишээ сүүл нийшээ харж ивэл толгой нь энэ одоо зөв тал руугаа тий сүүл рүүгээ толгой нь биш ингээд одоо жишээ нь цээжний махны төлөөлөл урд хэсэгт нь шаантыг бол хойд хэсэгт нь малдаа яаж байрлаж байгаа тэр маягаар нь тэр зүг рүү ингээд тавиулвал зүгээрээ гэж хэлдэг юм байна. Нэгэнт тоогооч хүн ирснийх миний бүр юу хөдлөөд манай гэрийнхэн жишээлбэл одоо нөгөө баахан ингээл нэг их махтай болчихдээ шүү дээ шинийн 3 дуусны дараа одоо энэ их ууцыг дараа нь одоо яаж амталж өөр гоё хоол хийж болох те санаа байл та үзэгчдэд бол надад хэлж өгөөч. Ууцны махаар те дараа нь ингээд өөр хоол хийж идэх ч гэдэг юм уу те. Тийм зүгээр л одоо түүхийн мах хэрчээл хийдэг шиг энэ махыг адилхан л нөгөө боловсруулсан л болохоос адилхан л махтай хоол бүх хоолыг л хийж болно шүү дээ. Ер нь бол тий. Гэхдээ яг нөгөө жоохон удаан хадгалсан гэдгээрээ жоохон тийм шарж марж идүүлвэл илүү зохимжтой болоо тий. Халуун тас юм та тий. Ялч удаждаг л та тий. Тэгээд нөгөө ууцнаас хүртэйгт ер нь зочоо ахмад хүүхдүүд ер нь ялгаатай өгдөг үү? Танаас ингээд ууцтай холбоотой бид ер нь тойрол нэлээд асууд. Ялгаатай гэдэг нь яг одоо жишээ нэг аав ээжтэйгээ ингээл айлд орж ирлээ гэхэд хүүхдүүд нь очиргоо ууцсанд хүрээл ингээд авахгүй л тийм мэдээч те аав ээж нь аав нь юм уу ингээд зүсээд огтлоод ингээ хов ингээд өгдөг те бас тэр айл нэг үндтгэлийн ингээд тавьсан байгаа. Хүүхдүүд хамаагүй хүрээл тэгдэггүй зүгээр одоо тэр хэсгээс нь авмаар байна гэдэг юм уу хэлээд ингээд ааваараа ахуулаад тэр нь зөв баха. Одоо яг бид нар шиг тий анх удаага ч юм уу эсвэл нэг их ууц чанах туршлагагүй хүмүүс ууц чанах гэж байгаа бол та тэр хүмүүст одоо яг ууц чанах дарааллыг ч гэдэг ч юм уу тий одоо ийм температур тэдэн цаг чанан тий ийм амталгаа хийвэл илүү зүгээр л та түрүү хэлжсэн ч нөгөө шуудслаа тэгээд нөгөө гуйыг нь дэлгээд гэсэн үү тий тэгээд чанах юм бол гуйны зузаа махын нэмэглээд нэмэглэхдээ нөгөө урт тал руу дэлгэж ингэж энийг нэг юм гоё дэлгэрэнгүй бид нарт шат дараатай тайлбарлаад өгөөч. Одоо за яг энэ иймэрхүү ууцсан дээр ярьчих. За ууцыг эхлээд хамгийн эхлээд гисгэх хэсн эхлэе тий. Манайхан чинь нөгөө ингээд тавьдаг талаар нь зөв тавьж гисгэхгүй буруу талаар нь тавиад нөгөө цус энэ өөхөнд цус уулгачаар нөгөө цус нь ингээд борлоод нөгөө ууцны өнгөн тэгэхээр зөв харуулж гисгэх хэрэгтэй. Тэр нь яа гэсэн үг вэ? Одоо тавьдгаараа ингэж хөмөр тавьж гисгэх гэсэн үг байхгүй цусан доошоогоо буугаад ингээд тавьчихараа цусан нөгөө нуруулуугаа өөхөндөө уучруулвал тийм байна. Тий. Гисгэхээс эхэлжээ. Тэгээд эхлээ зөв гисгэн. Тэгээд зөв гисгээчээд зөөгөөд явахдаа хэвтэлчдэг ингээд аваад ирдэг байхгүй цусанд нь уулгаад ер нь тортыг хүн чинь ингээд зөв харуулаад явдаг штэ. Ингээд зөөхтэй ингэж явдаг штэ. Ер нь торт гэж бодчихъя. Баярын ширээн дээр тавьж байгаа яваа тий. Тэгэл авчрахтаа хүртэл ингэж авчраал өгчвөл тэр гоё ингээд гоё дээд тал нь гоё цэвэрхэн байвал гоё болно. За энэ сүүлний хувьд болохоор заавал хуухтай байх албагүй. Хуухыг ингээд авчвал одоо илүү чанахад ингээд төвөггүй болно тий. За хуухтайгаа байлаа гэж бодоход нөгөө хуухаа зөв хуухалдаг байхгүй. Манайхан ч нэ үсийн их үлдээчээд нөгөө үсээ байн нөгөө баяалникаараа ингээл хусаал ингээд ахаар нөгөө арьсан ингээд нэг тагхтуу болчих штэ. Тийм болохоор жигнэлтэнд орохоор тэр нь задрахтаа сүүлийн авд задраад ингээд хагарчдаг. Тэгэхээр хуухыг бол бүр хуссан юм шиг сайн ингэж бүх үсийг ингэж авчаад баяалникаараа нөгөө галаараа хөнгөн гүйлгээд хусаад тэгээ сайн угаагаад ингээд тавьчихвал те. Юухта баяалнагдахтаа ч гэсэндээ ингээд хууханд байхад энэ талаас нь баяалнагтаал энүүгээр ууц халтар болгоод идэг байхгүй. Энэ ард талаас нь яг өснийхээ ирмэг рүү ингэж итэр яавал тэр жижигэн техникүүд байна. Тэгээд үсээ авчна. Эвдэхтэй бол ер нь их зузаан өөхтэй мах татах нь баг.
нэмгэн цорой бол их татдаг байхгүй. Тэгэхээр их татаад жижигэн гэдэг үүднээс ер нь баг шиг махыг бол юугаа нөгөө сүвэний 3-аар биш хавиргыг нь илүү авчвал нөгөө тэр махнаас өндрөө заавал ер нь өөр махнаас авсан ч болно. Эсвэл заавал өндөр 4-өөр ер нь байх албагүй ш. Тэр мах нь байж л байгаа чинь тийм учраас маха хавиргаа бол би жижигвтер махыг бол бүр 5-аар ч авчдгийг. Тэгээд нөгөө ууцнаа сайхан болгохын тулд тэр ч тэгээд ууц нь ингээд айтайхан боллоо. Тэр зузаан гойны махыг бол дунд чөмгөө ухаж авалгүйгээр дунд чөмгөө арлуун задлаад урагш нь ингээд махын дэлгээд ерөнхийдөө тэгээд ингээд манайх чинь автгаа тавьж жигэндэг болохоор дэлгэж тавиад жигэнчгээр нөгөө махан сайхан жигэд болоод татах болохгүй түүхий болохгүй тэгээд болохоор нөгөөхөө буцаагаад нудлаад ингээд зарцаачдаг байхгүй. Амтлагааны хувьд одоо таны нууц жор гэж байна. Амталдаггүй. Яг өөрөө юм бол нөгөө хадгалалт нь яачдаг тийм. Тэгээд битүүлэгний юмд ямар ч амтлагч хийдгүү өөр нь ерөөсөө дан уураар жигнээл. Давс ядаж хийнэдтэй тий. Одоо ингээд давс хийх юм бол энэ мах хавхаар болно. Зарим айл ингээд ороход ингээд хавхаар махтай байж байдаг шүү дээ. Тэр давстай чандсан давс хийцэн мах чинь тэгээд хавхаар болчдөг байхгүй өнгөний хувьд. Тэгээд давс хийчихээр нөгөө хурдан нөгөө муутах нь бас. Ерөөсөө яг л өөрийнх нь байгалийн амтлал юм тий. Өөрийнх нь юугаар нь амтаар нь тэгээд байлгаж ивэл одоо өнгөнч тэр хадгалалт нь ч тэр зүгээр. Одоо нэг энэ ууцыг бас яг зөв амтгүйгээ санагдаж байгаа хүмүүс нөгөө дүрлэг хийдэг шүү дээ тий. Идэхдээ тэрэндээ дүрээд идэж болно. Тэрнээс биш энэ одоо махандаа бол давс хийх бол огт зохимж байна. Одоо тэгээд ууцаа яг чанартай болохоор яг сав нь болохоор яг одоо шор дээр тавьдаг яг ингээд төмөр хэлбэрийн алдаг яг өөр өөрснийхөө байгаа юмдаа л одоо өдөөнийхэн бол нөө бүрхээрэндээ сүүжнийх нь яснаас ингээд зүүж ягаад болгодог байхгүй тий. Тэгэхээр би болохоор ингээд автгаагаар нь нэг том юм жигнүүрэн тавьдаг болохоор бүр ингээд дэлгээд томоор нь тавиад тэгээд яцдаг. Хүн болгон өөр өөрийнхөө байгаа юмдаа л чандаг байх л та. Ер нь бас ингээд хэлбэрийнээс алдагдуулахгүй байх тал дээр бас та зөвлөгөө өгвөл. Яг нэг юм гоё хэлбэрээр нь тий ууцаа гаргаж ирэхийн тулд яг хоо гарч ирсэн хойно одоо тэр чинь ингээд зөөлөн уян байгаа гэсэн үг шүү дээ тий. Гарч ирсэн хойно ямар хэлбэр яаж тавих вэ? Оруул тавих уу тэгэл тэр чигээрээ л зарцсан гэсэн үг л тий. Тэгээ ер нь цавгныхаа хэмжээнд тааруулаад одоо хэлбэрээ өөрөөснөө хэлбэржүүлнэ гэсэн үг л тий. Бид нэрс нөгөө эфирийн цаг айгу богинохон байн тэгээд ер нь бас нэг хит асуулт асуугаад гяс яварч. Тэгээд ер нь бол бас хэр хурдан одоо нэг хэдэн минут орчимд одоо чандаг. За ер нь бол хурдан чанлаа гэвэл ширүүн гал өгнө гэсэн үг шүү дээ тий. Ширүүн гал өгөхөөр харалдаг байхгүй. Махан одоо ширүүн галаар өгөхөр харлаа тэгээд манайхан чинь нөгөө өдөөнийхэн бол ширүүн галаар бүрхээрэндээ гал дулж байгаа юм чинь. Тэгчээ дараа нь нөгөө нэг харын нөгөө халивлна гэж ярьдаг шүү дээ. Нөгөө хальсыг хуулаад цагаан болгоод тавьдаг байхгүй. Ер нь бол бас зөөлөн галаар удаан хийх тусмаа л ууцных гоё цэвцгэр цагаан болно. Таны хувьд болохоор ингээ усанд чанж одоо шүлэнд нь жигэндэг. Одоо бууз шиг ууран жигэндэг гэсэн. Ер нь энэ зөвхөн таны аргачлал уу эсвэл хүн болгоо ер нь ууцаа ингэж чандаг уу? Ер нь бол нэг усанд дүрж ууцыг бол тэхгүй өвчүүг бол заримдаа тэгж хийдэг. Гэхдээ ууцыг бол ер нь жигэнсэн дээр одоо дүрсэн хэсэг нь айгу ингээд мулт явах миний харт. Би ер нь тэгж усан чанж болоо зэрэг дандаа жигэнжсэн тийм. Анхнаасаа тэгээс сурцсан. Тэгэхээр одоо тэгээд нөө олон жил бас уламжлалт идэ шүүс боловсруулж ирсэн хүний хувьд бол үзэгчтэй та ууцтай холбоотой хамгийн чухал нэг зөвлөгөөг өгвөл. Ууцыг бол хүн болгон мэдж байгаа юм чи. Одоо энэ дагалдах махнууд нь юу байдаг вэ гэд хүмүүс бас мэддэггүй. Яг дагалдах ёстой мах нь 6 мах байгаа. Одоо энэ дээр аваад ирсэн байна тий. Хан харуулчих. Камер хаашаа голээ? Тэд байна. Харж байгаа. За дал 4 өндөр. Дал бол баруун дал байх хэвээр тий. Дал 4 өндөр, хүзүү, сэр, атгаал чөмөг гэдэг нь одоо далны бүжөгийн гэсэн үг шүү дээ. Атгаал чөмөг, шаант гэдэг энэ 6 байхад тэгээ ууцтайгаа байхад дал 4 өндөр тий.
дал 4 өндөр, хүзүү, сэр, атгаал, шаалт гэж 6 мах. Энийг одоо нэг би бас жоохон залуу болохоор сайн мэдэхгүй гэж магадгүй. Энэ одоо 6 маха ууцныхаа доор нь байрлуулж өгдөг үү те? Тэрнээс ястаа өөрснийхэн доор. Ер нь бол нөгөө ууцаа ингэж ивж доороос нь өндөрлөх гэж зарим нь доор нь 50, зарим нь дээр нь 50. Тэгээд идэхээр ингээд яа. Залуу хүмүүс бол энэ 6 махыг бас чанаад гэртээ тавьчих болно. Одоо өөр залуу хүмүүс бол ердөө энэ 74 өндөр энэ хоёрыг тавихад гүйцээ. Ер нь ёсны гүйцчин гэсэн үг тийм. 74 өндөр байхад л тэгэл ёс гүйцээ болно гэсэн залуу хүмүүс бол. Тэгээд яг өөр мах тавьж болно л доо. Одоо байгаа махнуудаа тавьчих болно шүү дээ. Одоо байх ёстой нь энэ 6 гэж байгаа. Өөр мах тавьж болно. Тавьж болохгүй нь бол ерөөсөө сүүж л байгаа. Сүүж бол тавьж болохгүй цээртэй бусад мах бол тавьж болно хүмүүсэнтэй итгэл хэмжээ аваад байгаа юм. Би дахиад нэг юм асууж өвчүү чанах талаар та бас нэг богино зөвлөгөө өгвөл яг адилхан процессор чандгүй өвхрийн өвчүүг залуучууд бас гэртээ тавьдаг штэ тэ чанж. Тий. Өвчүүн дээр хэлэхэд бас нөгөө гисгэх тэгээд адилхан. Яг адилхан доошоо харуулаад гисгээд тэгээд ер нь цагаан сараар тавих өвчүүг нөгөө хоёр талаар нь их махтай авцсан болвол айтайхан болдог байхгүй. Одоо нөгөө ингээд нарийнхан дээрээсээ ингээд нөгөө эдшний өвчүүнүүд ихэнхдээ тэгээ авцсан байдаг юм а. Тэгэхээр нөгөө зузаанаараа хамаарж тэр чин цаг нь ордог байхгүй. Их зузаан болвол цаг нь нөгөө нэмэрх тусмаа цагаараа өөрөөд учраас тэгээд нөгөө удаан цаг болохоор нөгөө ил хуруунууд нь ил байвал хуруунууд нь гоцоохоод яацдаг байхгүй. Бусад процесс нь бол яг ууц чанах процесстэй адилхан тийм. Өвчин бол арай энгийн л дээ. Ууц бол нэг няхлах өгчийг бас ингэж харж нэг ажиллагаа ихтэй гэсэн үг тийм. За тэгээд бидний бас эфирийн цагт ярилцах цаг ингээд дуусж байна. Тэгээд бидний бас урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд тантай хамт ярилцах маш их таатай байлаа. Хамгийн гол нь бас цагаан сар болох гэж байгаа. Тэгээд ийм гоё бэлдээд ирсэн бидний хувьд бас одоо нөгөө цагаан сар арай болоог байхад ингээд харсан бүр нэг гоё бэлгшээлтэй их гоё. Тэгээд нэлээд гоё шарагдаж байна. Тэгээд бас миний хувьд нөгөө нэг яг энэ 74 өндөр тэгэл нэг юм 6 мах байх ёстой л гэж сонсч ийсэн болохоос яг ингээд та ингээд нүдэн дээр энэ ахгүй гэж тайлбарлаад өгч юм бол залуучууд бидний хувьд бол маш ойлгомжтой сайхан байлаа. За өрсөнд баярлалаа. Тийм таны хувьд бас яг ууцаа чанах байгаа хүмүүс зориулаад за нэг энийг хилээд өгчих юмсан гэсэн үлдээсэн мэдээлэл байвал та хэлж өгөөч гэж хэлж байна. Одоо өөр юу байх вэ тийм. Ер нь бол би бол нөгөө байнгын үйлчлэгч нартай хэлдэг байхгүй. Тэртээ тэргүүл хөлдөөж байгаа юм чинь 3 хоног хөлдөөнөө 20 хоног хөлдөөнөө ялгаагүй те. Тэгэхээр эртхэн юмаа бэлдүүлээд сэрэг байгаа дээр ингээд зарим хүн яг тулгаж аваад игдэг байх л да тий. Их настай хүмүүс өдр заавал битүүндээ чанж мундаг л байх л да. Тэр нь бол яг тийм хүмүүс нь өөрснийхөө л явна. Нэг чануулаад хэдэн өдөрч хөлдөөс яг хэвэндээ. Хөлдөөчих юм бол ерөөсөө тэр хоногийн та хамаагүй байхгүй. Тийм учраас эртхэн бэлдүүлээд авчвал ингээд манайхан яг дөхөнгүүт ингээд шавдаг. Миний нөгөө ачаал ихсээд гिचгээр одоо авахгүй гэж зогсоонгоо чи аавна гिचээр яасыг гэдэг ингээд над руу уурлаад идэг байхгүй. Тэгэхээр тийм тэрийг эрт бэлтгэжгээрээ бэлтгээд тэгээд авчаад жижиг махны төрөө хэлсэн шүү дээ. Жижиг махаа бол гэртээ чанаад шинээр нь байлгаад ингэж бол ууц нь бол дээр гэртээ чанах боломж өвчин урд аваад хөлдөөцсөн байна тийм. Маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүсэнд баярлалаа. Тэгээ цагаан сарда бид нар угаасаа бүгд бэлдээд завгүй байгаа энэ үед таас өөрийнхөө энэх цагийнхаа хажуугаар биднэрт ингээ ирээд зөвлөгөө өгсөнд танд маш их баярлалаа. Баярлалаа. За өрсөнд баярлалаа. Баярлалаа.